Модуль 4. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 28.8.2 заасны дагуу баталсан төсөл хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дараах санхүүгийн дэмжлэг олгоно. Малгүй болон цөөн малтай малчныг малжуулахад зориулж 8 сая хүртэл төгрөг. Гамшигын эрсдлийн үнэлгээнд үндэслэн 201-ээс 300 хүртэл малтай өрхийн малын хорогдлоо 50-аас дээш хувь бол 15 сая хүртэл төгрөг. 301-ээс дээш малтай өрхийн малын хорогдол 50-аас дээш хувь бол 30 сая хүртэл төгрөг. Хуваарай хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хоршоо байгуулах иргэний төсөлд 20 сая хүртэл төгрөг. Иргэн цэгийг 500 малтай байсан боловч өвлийн зуднаар 260 гаруй мал хорогдсон харамсалтай зүйл болжээ. Ингээд иргэн цэний хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ тухайга мэдэгдэн 30 сая төгрөгийн дэмжлэг авсан байна. Төсөл хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дараах санхүүгийн дэмжлэг олгоно. Шилдэг технологи, инновац бүхий шинэлэг санаачлал гаргаж, аж ахуй эрхлэх төсөл боловсруулсан шилдэг стартап залуу болон залуучуудын багийн төсөлд 10-аас 20 сая төгрөг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тохируулгатай ажлын байр бий болгох хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашиг хамгаалах чиглэлүүд бүхий төрийн бус байгууллагын төсөлд 20 сая хүртэл төгрөг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тохируулгатай ажлын байр бий болгох ажил олгогчийн төсөлд 30 сая хүртэл төгрөг. Бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчийн ажлын байр бий болгох төсөлд 50 сая хүртэл төгрөг. Санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлт дараах нөхцөлтэй байна. Хуваарай хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хоршоо байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөгжүүлэх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулах ажлын байр бий болгох төрийн бус байгууллага зэрэгт 50%, шинэ технологи, инновац бүхий шинэлэг санаачлагад 100% хөнгөлөх бөгөөд бусад төсөлд олгосон санхүүгийн дэмжлэг 100% эргэн төлөгдөнө. Энэ журмын дагуу олгосон эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгтэй холбоотой мэдээллийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдтэй гэрээ байгуулан Монгол банкны зээлийн мэдээллийн санд нийлүүлнэ. Жишээ 2. Хуваарай хөдөлмөр эрхлэгч иргэн А хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд эсхий бэлэг дурсгалын зүйлс хийх төсөл хэрэгжүүлэхээр санхүүгийн дэмжлэг хүссэн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад төсөл бичин өгч түүний төсөл шалгаран 20 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Мөн эргэн төлөлтийнхөө 50%-ийг буцааж төлөх болсондоо маш баяртай байгаа билээ. Санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хувь хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд тогтоож төсөл хөтөлбөрт тусган батална. Санхүүгийн дэмжлэг авахыг хүссэн иргэн аж ахуй нэгж дараах баримт бичгийг өөрийн харьяалах аймаг дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтнанд эсвэл энэ журмын 5-4-т дурдсан төсөл хөтөлбөрт заасан байгууллагад хүргүүлнэ. Үүнд санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл, иргэний өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмшилтний хуулбар, аж ахуй нэгжийн гэрчлэгээний хуулбар, төсөл хөтөлбөрийн хүрээнд шаардлагадах бусад баримт бичиг, зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн үлдэгдэлгүй талаарх тодорхойлол зэргийг бүрдүүлнэ. Эргэн төлөх нөхцөлтөө санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хугацаа 48 хүртэл сар байх бөгөөд хүн амын бүлгийн онцлог төслийн үйл ажиллагааг харгалзан эргэн төлөлтийн хугацааг хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл тогтооно. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага нь санхүүгийн дэмжлэгт хамрагдах этгээдтэй санхүүгийн дэмжлэгийг зориултын дагуу зарцуулах, тайлан мэдээг гаргах, эргэн төлөлт, хариуцлага, хяналтын асуудлыг тусгасан төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулж хэрэгжилтийг дүгнэнэ. Санхүүгийн дэмжлэгийг зориултын дагуу зарцуулаагүй, тайлан мэдээг гэрээнд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, хяналт шалгалт хийлгэхээс татгалцсан тохиолдолд олгосон санхүүгийн дэмжлэгийг хугацаанаас өмнө эргэн төлөвлөнө. Иргэний төсөлд санхүүгийн дэмжлэг олгохдоо дараах үе шат шалгуурыг баримтлана. Үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж 10 сая хүртэл төгрөг. Энэ журмын 5-11 заасан санхүүгийн дэмжлэгийг авч эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд төлсөн 2-оос доошгүй ажлын байр шинээр бий болгон нийгмийн даатгалын шимтгэлд төлж эхэлсэн иргэнийг үйл ажиллагаа өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж 15 сая хүртэл төгрөг. Энэ журмын 5-12-т заасан санхүүгийн дэмжлэгийг авч эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд төлсөн 3 болон түүнээс дээш ажлын байр шинээр бий болгон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэнд 20 сая хүртэл төгрөг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6-гийн 3-7-д заасан төсөл хөтөлбөрийн хүрээнд засгийн газрын тусгайлан зохион байгуулах хөдөлмөрт бэлтгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлийн сургалтын тэтгэлэг болон хувьсах зардлалд санхүүгийн дэмжлэг олгож болох бөгөөд түүнийг эргэн төлөх хэсэх болон бусад нөхцөл шаардлагыг тухайн төсөл хөтөлбөрт тодорхой тусгана. 5-12
Энэ журмын 5.11-д заасан төсөл хөтөлбөрт хамрагдах иргэнд сургалтын тэтгэлэг хэлбэрээр олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нь 1 сая хүртэл төгрөг байна. Зарим санхүүгийн дэмжлэг олгох болон санхүүгийн дэмжлэг олгох байгууллагыг сонгон шалгаруулах заалтуудыг өөрсдөө дэлгэрүүлэн судлаарай. Жишээ 1. Эргэн цэгийн 500 малтай байсан боловч өвлийн зуднаар 260 гаруй мал хоригдсон харамсалтай зүйл болжээ. Ингээд эргэн цэн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ тухайга мэдэгдэн 30 сая төгрөгийн дэмжлэг авсан байна. Дүгнэлт. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малжуулах, малын хоригдол, шилдэг стап ап залуучуудын төсөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тохируулгатай ажлын байр бий болгох, бичил үйлдвэрлэл үйлчлэгийн эрхлэгчийн ажлын байр төсөл хөтөлбөрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх болон эргэн төлөлтөд үзүүлэх хөнгөлөлт зэргийг энэ модулийн хүрээнд авч үзлээ. Уг журмыг засгийн газрын 2021 оны 11-р сарын 3-ны өдрийн 340 дугаар тогтоолын хавсралт болон шинжилэн батлагдсан 2024 оны 5-р сарын 15-ны өдрийн 209 дугаар тогтоолуудыг уншиж судална. Анхаарал тавьсан танд баярлалаа.